Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Мадамын доктор орсон Викер мадамын нүдийг цөмлөн гарч ирэх ба. Айн Викер мадамын нүднээс гараад ирв. Овгийн хүмүүс мадам нурж байна. Викер газар хэвтэх ба. Хор. Мадамын цуснд хор байсаг хэрэгүү. Мадам амьд үлдэхэд хэцүү байгаа бололтой. Би яарах хэрэгтэй байна. Хордлохыг угааж арилгах хэрэгтэй гэж хэлэн вил цэвүүлийг сунгаад ухаан алдах ба. Мадамын ухамсар дотор вил цэвүүл болон бусад цусыг нь сорсон амьтдын ухамсар орж ирнэ. Мадам руу дайрав. Айн Викер гэж гүйж ирэх ба ахын бусад дайчид айныг ойртуулахгүй хорвирна. Тэнд хор байна. Түүнээс илүү ойртох нь аюултай гэж хэлв. Айн чи үхэж болохгүй. Би одоо ч гэсэн гэж орилгодох ба Викер нүдээгээд. Викер, айн, би зүгээрээ. Тиймээс чимээгүй бай. Чиний дуу дэндүү чанга байна. Би амарч чадахгүй байна гэж хэлв. Айн, би санаа зовж байлаа. Чи тэнэгүү гэж асуув. Вил цэвүүл цадтлаа идэж авсан байх ба мадамын скилийг авсан байв. 8 хүлт хадагтай нь үхлийн хор. Үзэгдэд ахин шилжиж, ойн овгийнхан бүгд нийлж найр наадам хийсэн байх ба. Викер, наадмаа эхлүүлснээс хойш хэд хончгсон бэ? Эдгээр тосгоны иргэд үнэхээр баяр наадамда дуртай юм аа. Бакира, биеийн байдал чинь ямар байна? Бакира, чи хүлээ алдсан ч өөр чоныг дийлж хамтрагчаа олсон гэж сонссон. Би чиний өмнөөс өшөөгөө авсан болохоор одоо амарда. Сайн байна. Мадамыг асны дараа чадвар муутай байсан ч би 7 дугаар техникийг ашиглаж чадсан. Энэ нь мадамыг асны дараа олж авсан амжилтын үр нөлөөнөөс болсон уу? Эсвэл кэрхүү үхэл амьдралын зааг дээрх туршлагаар дамжуулан миний тузааны урлагийн талаарх ойлголт нэмэгдсэнтэй холбоотой юу? Одоогийн Хуйгогийн 7 дугаар техник бол гайхалтай гэж хэлж болно. Гэхдээ миний 7 дугаар техник одоо хүртэл төгс бус хിവэр байна. Сэдэмний мастер Хуйготой шууд тулах нь хэцүү хിവэр байна. Гэсэн ч бусад үетэй харьцуулахад би хамаагүй хүчтэй болсон. Энд өөрийн зорилгодоо хүрсэн учраас одоо Баскервилл рүү буцах цаг болжээ хэмээн бодов. Үзэлдэл ахин шилжиж, Викер явхад бижин болсон байх ба. Викер овгийн тэргүүн Аквилла. Намайг явуулсанд баярлалаа гэж хэлэхэд Аквилла. Чамайг зогсоох ямар шалтгаан надад байх вүлээ? Чи нэгэнт манай гэр бүлийн нэг хэсэг болсон бол үрд бидний нэг хэсэг байх болно. Бид сарж байгаа гэд гэр бүлийн хувьд бидний хэвхээ холбоо тасавна гэсэн үг биш. Хаанч хизээч чи бол Баллакийн ангийн командлагч гэдгээ битгий мартаарай. Викер, баярлалаа гэж хэлээд. Тэр ирэхгүй юм байхдаа айн. Намайг явж байгаад тэр дургүй байгаа болохоор аргагүй эцтэй гэж бодов. Викер, би ингээд явсаа гэж хэлэхэд бусад авуугийн хүмүүс. Викер, юу ч тохиолдсон. Бид чамд туслахаар очих болно. Тиймээс хизээч хамаагүй биднийг дуудаарай. Очоод эзэнт гүрнийг байртан дагуулаарай. Цаг хугацаа гаруул бидний тухай бодож байгаарай. Баатрийн зам зөвхөн адилсалдаар дүүрэн байх болтугай. Аха, хизээч хамаагүй эргэж ирээрэй. Бид энд хүлээж байх болно. Викер, аха бидэнд мэдээд болгож байгаарай заа юу. Баяртай Викер, бидний баатар гэж хашгилдав. Цааш алхаж байтал айн хүлээж байх ба айн. Чи үнэхээр явж байгаа юм уу гэж асуув. Викер, юм хийсэнгүй. Айн, үүнийг өөртөө авч яв. Энэ бол Аднаийн ашиглаж байсан том ном юм. Чамайг ашиглаж чадхаар болгож би тохируулсан. Анибус гэдэг гэж хэлэн өрөх ба. Викер, тэгээд би түүнийг хэсэг хугацаанд харж чадаагүй эргүү гэж бодов. Айн бас гэж хэлээд хүзүүнд нь хүзүүвчтэй гинж зүүж өгөв. Викер, гинжин тасарсан хүзүүвч үү гэж асуухад. Айн, чамайг ухаан алдаж унах болон унтаж байхдаа шүнийн анч нохоонуудын талаар үргэж яриад байсан болохоор би үүнийг хийсэн юм. Викер, чи шүнийн анч нохоо биш. Юу ч байсан, шүнийн анч нохоо чам шиг ажиллахгүй. Чи бол чон гэж хэлв. Викер, чамайг намайг ингэж тайвшруулна гэж хэн санах вүлээ? Баяр гэж хэлж дусаагүй байхад нь. Айн Викерийг үнсэх ба цааш явахдаа нүдэндээ нулимстай. Эзэнт гүрнийх нь ингэж баяртай гэж хэлдэг гэж би сонссон юм байна. Чи өмнө нь надаас жижигхэн байсан шүү дээ. Гэхдээ чи түүнээс хойш маш их өсчээ. Сайн сууж байгаарай, болгоомжтой яваарай гэж хэлв. Викер, энэ нь эзэнт гүрний баяртай гэж хэлэх арга гэж би анх удаага сонсч байна гэж хэлээд. Дараа уулзъя айн гэж хэлв. Айн эргэж харан инээмсэглээд дараа уулзъя гэж хэлв. Үзэгдэл шилжиж Викер ойролцоох хотод ирсэн байх ба улаан гац цайзуу. Энд ирээгүй удлаа шүү. Моргийнх нь энд байгааг бодоход тэд маргад эрднийг олборлсоор байгаа бололтой.
Энэ нь тэд Баскервиллийнхэнтэй тасралтгүй хамтран ажилласаар ирсэн гэсэн үг. Тэр одоо ч энд байгаа болов. Уусгаараа намайг шүүмжилж юу гэж хэлэх бол биш бодхоос ядарч байна шүү. Оройтож байгаа болохоор өнөөдөртөө энд хонохоос гэж бодсон. Бууд хайхва, явж байгаад нэгэн хөшөөг харахва. Автан хөшөө юу? Үүнийг хизээ босгочихсан юм бэ? Ийм хөшөө босгохын тулд хоёр гэр бүлийн аль альнийхэн зөвшөөрөх хэрэгтэй. Хүйгөө үүнийг зөвшөөрсөн хэрэг үү хэмээн бодов. Харуул, хөөе чи тэнд юу хийж байгаа юм бэ? Баатрийн хөшөөнд бүү хүр гэж хаширв. Хэрв чи түүнээс автны хилтэрхий авах гэж байгаа бол би чамайг өшөөрөхгүй шүү. Түүнд бүү хүр, зөвхөн алсаас л хар бид сануулхад Викер Баатар гэж гайхан асуув. Харуул, юу чи гадаадын хүн үү? Чи үнэхээр түүнийг мэдэхгүй байгаа мó? Эзэнт гүрний доктор түүний тухай мэддэггүй хүн байсаар байна гэж бодохоор. Тэр үйл явдал болоход тэнд байсан хүний хувьд би төвчж чадахгүй нь. Ердөө ганц сэлэм ашиглан тоо томшгүй олон зэрлэгүүдийг устгах тэр хүч. Тэрхүү үхсийн аюултай нөхцөл байдалд орж байх үеийн түүний рицерийн сэтгэл зүг дурдахч шаардлагагүй. Тэр морг гэр бүлийн сул дор хайртай охиныг аварсан юм. Холбоотны хүчнийг зүхтах хугацаагаар хангахын тулд тэр авраг мангастай зоригтойгоор пололдож байхдаа гаргасан түүний ариун зожислол. Түүний түүх маш их сэтгэл хөдлөм. Үүнээс болоод моргийн гэр бүл талхсандаа түүний автан хөшөөг сэлсэн юм гэж хэлэхэд. Викер, энэ түүх надад битгий хэлээрэй. Харуул, үүний санаж яв. Тэр бол ердөө 2 жилийн өмнө энд амьдарч байсан агуу баатар. Түүний нэрийг Викер, Ван Баскервилл гэдэг гэж хэлв. Викер, новш гэж ингэж таарна гэж мэдээд байсан юм. Үзэрдэл шилжиж нэгэн уушин газар моргийн 3 ихэр цэргүүдтэй хамт ууж байх ба. 3 ихэр Викер хүндэтгэлийг анх харахад миний зүрх хэрхэн давдалж байсныг би одоо хүртэл мартаагүй байна. Би зөвшөөрч байна. Чиний зөв. Би түүнийг зүгээр л хөөрхөн хүү байна гэж боддог байсан. Бид түүнийг анх харахтаа л үн цэнийг нь мэдсэн. Тэрээр маш өндөр харизматай байсан. Юу гэж хэлмээр юм бэ дээ? Би түүнтэй ойр дотн байхыг хүссэн боловч энэ нь амар байгаагүй. Гэсэн ч бид түүнтэй анх уулзахдаа маш их ярилцсан шүү дээ. Хэдийгээр Баскервилл гэр бүлийн тэр 3 нохой саад болсон ч гэсэн. Үнэн дээр түүнийг харахад биеийн бүх ядаргаа тайлэлцдэг байж үлээ. Тэр автан хөшөө Викер хүндэтгэлийн жинхэнэ гоо үзэсгэлэнгийн талыг ч агуулж чадаагүй байна. Гэж ярилцаж байх ба Викер тэндэн сонсож суух ба. Викер сайхан худлаа борж байх шив. Адольф Морг болон холбоотны хүчнийхний байгуулсан гавья. Эцэст нь миний гавья болж хувирсан хэрэг үү. Гэхдээ төгсгөлд нь би мадамтай тулалцсан нь үнэн. Чамгүй чалчаа. 3 ихрийн ачаар би зарим нэг гинтийн мэдээллийг сонсож чадлаа. 2 жилийн өмнө намайг сургаггүй алга усны дараа хүйгөө маш их уурлаж, Моргийн гэр бүл рүү хэд хэдэн удаа очиж үүмэн самуун дэгдээсэн байна. Моргийн гэр бүл Баскервиллийн гэр бүлд асар их нөхөн төлбөр өгсөн боловч хүйгөөгийн уур хилэн даруйдаагүй бололтой. За яах вэ? Тэр ашигтай нохоогоо ардсан болохоор уурлах нь мэдээч хэрэг. Мөн Моргийн гэр бүлээс авсан нөхөн төлбөр нь сэтгэлд нь хүрээгүй гэж хэмээн бодов. 3 ихэр үргэлжлүүлэн хэрв тэр амьд байсан бол бид үнэхээр гайхалтай хосууд болох байсан да. Үгүй ээ, хэрв тэр амьд байсан бол би түүнийг заавал өөр юм болох байсан. Эгч дүүсээ битгий маргалд. Бид бүгдээрээ түүнтэй болзож болно шүү дээ. Халаг гэж бид яагаад маргалдаад байгаа юм бэ? Тэр байхгүй шүү дээ гэж ярилцгаад. Викер, би тэднийг дахин сонсож чадахгүй нь. Химэн бодоод гарах гэж байхад. Нэг ихэр түүнийг анзааран. Хөөе, чи сэжигтэй харагдаж байгаа залуу минь. Наашир гэж дуудахад. Нөгөө эрх зэрлэгүүд сүүлийн үед чимээгүй байгаа шүү дээ. Чи яагаад гинт ийм зантай болчихвоо? Тэр дахиад согтчож дуугүй бай. Миний эмэгтэй хүний зүн совинд түүнийг сэжигтэй гэж хэлж байна. Хурдан наашир гэж хэлэхэд Викер тоосонгүй. Цааш явах гэхэд чи намайг үл тоомсорлож зүвхлүү гэж хашгирам. Модон гүлээс гэж хэлэн хүчээ ашиглахад Викер маш амархан болтгод. Ихрүүд чи хэн бэ? Юудэнгээ аваад хин гэдгээ хэл гэж хэлэн тад бүрээс нь бүслэн шаардахад. Викер, ажил хэрэг улам төвөгтэй болж байна. Би Баскервилл гэр бүлд эргэж ирснээ хэлэх гэж байсан болохоор хамаагүй гэж бодоод юудэнгээ болгоход. 3 ихэр цогтулсан. Оо бурхан минь, өөх бурхан минь. Төгс залуу байна гэж уулга алдахад. Нэг цэрэг, хүлээгээрэй. Түүний царай. Түүний илэрхийлэл арай өөр байна. Гэхдээ хөшөөтэй төстэй байна. Мөн түүний улаан нүд, хар ус. Викер, хүндэтгэл өгөж гайхан хаширхад бүгд шоконд оров. Үзэгдэр шилжиж маргааш нь Викер хотоос явах ба ихрүүд чи цайзын VIP өрөөнд байж болох байсан шүү дээ гэж хэлэхэд Викер байрны төлбөр дэмий өргөдөх байсан болохоор зүгээрээ. Ихрүүд
Би таныг амьд байгаа гэдэгт итгэж байсан. Та надтай хамгийн түрүүнд уулзахаар ирсэн учраас. Үгүй ээ, тэр надтай уулзахаар ирсэн юм гэж маргалдах ба. Викир, би та нараас Баскервиль гэр бүлтэй холбоо гарахыг хүссэн гэхэд. Ихрүүд, өчигдөр таны хүссээ дагуу бид ууш шувуугаар дамжуулан үнэтэй мэдээлгээсэн гэж хэлв. Ихрүүд, гэхдээ таныг дагалдан явах бидний хэрэг үнэхээр байхгүй гэж юу? Бидэнд хийх ажил байхгүй болохоор зүгээр л унтаж байна. Тантай хамт явж болохгүй юм уу гэж хэлэхэд. Викир, зүгээр дээ. Та бүхэн завгүй байгаа байлгүй хэмээн хэлээд. Бусаж очихдоо хамгийн түрүүнд хийх зүйл бол морг гэр бүлийн томилсон хүмүүс залхуу байна гэж мэдэгдэл явдал юм. Үүнийг бодоход би Камис моргийг олж харсангүй. Түүний би сайн байгаа юу гэж асуув. Ихрүүд, Камис одоо Хафттай сургуулиудаа хийж байгаа. Тэр гинэт Адод Вавгийн гэрлийн танхимаас гарч харанхуун танхимд элсэн орсон бөгөөд одоо шидийн судалгаанд бүх хүчээ зориулж байгаа гэж хэлв. Викир, харанхуун танхим уу? Намайг дахин төрөхөөс өмнө Камис морг харанхуун танхимын тэргүүн моготой үнэхээр таарамжгүй харилцаатай байсан. Энэ нь миний өөрчилсөн ирээдүйн бас нэгэн хэсэг үү хэмээн бодоод. Камис моргод зав гарахдаа надтай уулзахыг хүсэж байна гэж хэлээрэ. Тэгээд түүнд харанхуун танхимаас гар гэж хэлээрэ гэж хэлв. Улаан шов Гуузын Баатар эргэж ирэв. Энэхүү мэдээ эзэнт гүрэн даяар маш хурдан тархлаа. Харуул. Эзэн минь. Викир. Ван Баскервиль эргэж ирчээ. Хүйгөө. Энэ үнэн үү гэж асуух ба. Үзэнтэй шилжиж Викир Андердог хотод ирсэн байх ба. Павлов өмнөх удаа та сонхоор овж ирж байсан бол энэ удаа ол хаалгаар ороод ирлээ шүү. Дид консла гэж хэлэхэд. Тэгэж нарийн мичүү Павлов гадаа яагаад ийм олон хүн цугдчихсан байгаа юм бэ гэж асуув. Павлов таныг эргэж ивсэн тухай мэдээ эзэнт гүрэн даяар тархсан. Дид консла хүнгүр таныг өгтөн авахар ирсэн байна гэж хэлв. Викир ямар ядаргаатай юм бэ гэж бодов. Помериан аава гэсээр өрөөнд орж ирэх ба. Викир Помериан аав бишээ, аав гахна. Помериан аав гахаа үүнийг хараач, тогтоож хараарай. Би хулан барьчихлаа. Өгчгсөн боловч өхөөрдөн бэрэгч байна гэж хэлв. Викир халдвартай хал тусаж магадгүй шүү, боломжтой байгаарай гэж анхааруулхад. Помериан ойлголоо. Викир нарийн бичүү Павлов Андердог доторх асуудлууд шийдэгдсэн үү гэж асуув. Павлов таныг Синди Виндийг танилцуулж өгсөний ачаар бүгд шийдэгдсэн. Тэр үнэхээр гаргууд сайн ажилт юм. Гэвч Синди Виндигийн хүртэл ямар ч сэжүүр олж чадаагүй нэг хэрэг байна гэж хэлв. Викир гайхан асуухад. Павлов сүүлийн жилүүдэд ядуусын хорооллын хүүхдүүд ар араасаа сургахгүй алга болох боллоо. Эцэг ихтэй нь хинч холбоо бариагүй болохоор тэднийг барьцаалаагүй нь тодорхой. Бас хар зах дээрч харагдахгүй байгаа болохоор хулгайд хусас идэх нь юу болохыг мэдэхгүй байна гэж хэлв. Павлов яг л мангасуудын хийсэн ажил шиг бүх хүүхдүүд ямар ч уул мөргүй алга болсон. Хэдийгээр ямар нэгэн биет нотлох баримт байхгүй ч үүнийг нэг л хүн хийсэн гэж би бодож байна гэж хэлээд. Викир мэдээг сонсоод маш их уурлах ба. Павлов дид консла гэж хэлэн гайхав. Викир Андердог хотын энэ хүүхдүүд сургахгүй алга болсон хэрэг намайг гүтгэгдэж байсан хэрэгтэй төстэй байна. Үгүй ээ, тэр явдал чинь хэдэн жилийн дараа болдог шүү дээ. Энэ хэргийг тэр явдалтай холбоотой гэж бодож байгаа шалтгаан минь гэж бодож байтал Помериан аав аавгахаа энийг хараач гэхэд Викир аав ах нь одоо завгүй байна гэж хэлэн хальт хойшоо хартал Помериан нөгөө булгон чинь амьд байна гэж хэлв. Викир Павлов маш их цоржилдож гайхах ба. Викир Помериан чи үүнийг амьдуулчихсан юм уу гэж асуухад. Помериан тийм ээ. Викир тэр булганыг гарцаагүй амьдуулчихлаа. Энэ өөр хэмжээст ертөнцийн маанаг ашигладаг вүүдүү шүтлэг үү? Чи үүнийг хийж чаддаг гэдгийг хизээнээс мэдсэн бэ гэж асуув. Помериан 1-2 хоногийн өмнө эсвэл 3 хоногийн өмнө би овгийн хүмүүсийн хийж байсныг дуурайж хийсэн юм гэж хэлв. Викир Лококо овгийн нэгэн тосхон Померианыг олсон байсан. Лококо овгийнх нь хар болон бузар сүмсний шидийг эзэмшсэн. Сууднуудаараа алдартай Баскервиль болон морг гэр бүлд хүүхдүүд шид ашиглахын тулд хамгийн багадаа 8 настай байх шаардлагатай байдаг. Тэдэнтэй харьцуулахад 5 настай Помериан мэдрэхэд маш хэцүү. Өөр хэмжээст ертөнцийн маанаг ашиглаж чадж байна. Баскервиль гэр бүлээс төрсэн шидийн гоц ав ястана. Тэр дундаа хар шидийн гоц ав ястана. Хэрв Хүйгөө үүнийг мэдвэл хэрхэн хариу үйлдэл үзүүлэх бол гэж төсөөлсөн бодох ба. Хүйгөө хар шид гинэ. Тэгээд бас зэрлэгүүдийн цус урсж байгаа хэрэгүү. Түүнийг яг одоо цаацал гэж төсөөлөн бодов.
Тэр хүйтэн сэтгэлтэйгээр ийм үйлдэл гаргах нь дэндүү тодорхой байна. Тэднийг хизээш уулзуулахгүй байх нь хамгийн зөв сонголт байх гэж бодов. Яг энэ үед тагтаа загтад авч ирэх ба. Паузов. Дэд консла биштлээ гэж сандарч хэлв. Викер юу болсон бэ гэж асуухад Паузов төв гэр бүлийн тэргүүн өөрийн биеэр гэж хэлв. Викер би сайн ойлгохгүй байна. Тайван бөгөөд удаан яар гэж хэлв. Паузов тэр юу л да тэргүүн удахгүй Андердог хотод хүрлцэн ирнэ гэж хэлэхэд үзэгдэл шилжих ба. Хуйго Викивтэй уулзахаар ирсэн байв. Хуйго чи ингээд эргээд иржээ. Викер тийм ээ. Викер Хуйго гинт ирчихсэн болохоор би Померианыг хажуугийн өрөөнд нь очихсан. Ямар нэгэн зүйл болохгүй байгаасаа гэж найдаж байна гэж бодоод Хуйго сайн байна. Чи юу хийж вэ гэж асуув. Викер ойгоор тэнүүчж явхдаа зэлгүүдтэй хамт амьдарч бэртлээ эдийн сувлуулахад анхаарсан. Тэр хугацаанд би найрсаг дүр эсгэж тэднийг судалж мэдсэн бөгөөд тэднийг устгах аргыг бодож олж чадсан гэж хэлв. Хуйго тэр нь юу юм бэ гэж асуухад Викер эзэнт хүрний аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан зэрлэгүүдийг хянах арга юм. Тэд эзэнт хүрний хямдхан шилэн бөмбөлгүүд, носон бүтээгдэхүүн, түүнчлэн хүнсний ногоо, үр тариаг хүртэл үнэтэй зүйл гэж үздэг. Хэрэв бид үүнийг өөрт ашигтайгаар ашиглавал тэднийг үр дүнтэйгээр иргэшээлтэд оруулж чадна гэж хэлв. Хуйго эн чинь тэднийг дарах биш худалдаа наймаа хийх хэрэг вэ шүү дээ гэхэд Викер үгүй ээ зэрлэгүүд энэ ягцад үгцгэх болно. Бүтээгдэхүүний хариуд би тэднээс мангасуудыг устгахыг шаардахаар төлөвлөж байна гэж хэлэхэд Хуйго зэрлэгүүдээр мангасуудыг устгуулаханд тэгснээр бид тэр новчнуудыг устгахын зэрэгцээ өөрсдийн газар нутгийг хамгаалж үлдэх нэ маш ухаалаг юм. Миний хүүгээс л гарах ухаан байна. Одоогоор би дид бүтцийг нь байгуулад байна гэж хэлв. Хуйго сайн байна. Тэгвэл үүнийг чамд даатгая гэж хэлв. Паузо эн чинь дахин уулзсан эцэг хүү хоёрын яриа гэж юу? Тэргүүнийг ийм байдлаар инээмсэглэж байхыг харах гэж залуу эзэн Викерийг алга болсон тэр 2 жилийн хугацаанд би түүнийг огт инээж байхыг хараагүй шүү дээ гэж бодов. Викер Баскервиль гэр бүлээс болж Базаг авгийн хүмүүсийг зовооморгүй байна. Баскервиллийн өнцгөөс харахад нутгийн уугуул иргэд мангасуудыг цэвэрлэж байхдаа үхэж байгаа мэт харагдах боловч бодит байдал тэд зүгээр л мадам байсан тэр газарт буцаж очиж байгаа хэрэг. Тэр хоёрын хоорондох тулааныг зогсоох зуур Балаг авгийнханд хүчээ зузаатгах хугацаа олдно. Мадамын ошин тогтнолын талаар мэдэхгүй Хуйго ойм уугуул иргэд өөрөөр хэлбэл түүний дайснууд хүчээ нэмэгдүүлж байгааг анзаахгүйгээр тэд үүнийг амархан зөвшөөрнө гэж бодох болно. Гэвч гэж бодож байтал Хуйго бид Зококо өвгтөө худалдаа наймаа хийхгүй. Би тэр овгийг газрын хөрснөөс арчих болно. Тиймээс үүнийг анхааралтай аваарай гэж хэлв. Викер ойлголоо гэж хэлв. Тэр Зококо өвгт гомдсон гомдол нь тайлагдаагүй хിവэр байгаа хэрэггүй. Энэ нь Померианыг түүнтэй уулзуулж болохгүй гэх бас нэгэн шалтгаан болж байна гэж бодов. Хуйго хүүгээ хараагүй уджээ. Гэвч уулзсан цагаас хойш зөвхөн зэрлэгүүдийн талаар таагүй зүйлс ярьсаар байж таарлаа. Хүү минь дахин фронтын тэргүүн игнэнд хитрхи их зүтгэх хэрэггүй шүү гэж хэлв. Хуйго чи Моргийн охиныг аварч өөрөө сургаггүй алга болсны дараа бид Морг гэр бүлээс дипломат харилцааны маш том давуу талыг олж ирж чадсан. Эзэн хааны гэр бүлч энэхүү сэтгэл хөдлөсөн түүхийг сонсоод Баскервиллийн хүлэг баатруудыг өндрөөр үнэлэх болсон. Гэвч хүүгээ алдсан аав хүний хувьд тэр бүхэн ямар ч утга учиргүй байсан. Хүүхдээ алдсны хариуд ямар нэгэн зүйл олж авна гэдэг ямар ч үнцэнгүй зүйл. Тиймээс цаашид дахин битгий хэтрүүлж байгаарай гэж хэлв. Викер энэ бол дүр эсгэлт. Миний дахин төрөхөөс өмнө гүтгэгдснийхээ дараа оргосон тэр шин. Бас баяр хүнгээ хуваалцаж байсан анч нохтын хүйтэн харц. Ар нуруунаасаа хутуулуулах тэр мэдрэмж. Би эзэндээ хаягдсан гэдгээ тэр даруйд нь ойлгосон. Чи надад өөрийгөө өмгөөлөх ганц ч боломж олгоогүй. Миний соёо чиний энэ дүр эсгэлтээс болж мохоохгүй. Хуйго Ле Баскервиль гэж бодоод санаа зовсонд баярлалаа аваа гэж хэлэх тэр мөчөд. Помериан Ва авгаха бороо орж байна. Аянг цахиж байна. Түстас ва аимшигтай байна гэж уйлан гарч ирэн Викерийг тэврэн ав. Викер ёстой биштлээ. Би Помериан Хуйго хоёрыг уулзууж болохгүй гэж сандран бодох тэр мөчөд. Хуйго тэр царай химэн цочирдов. Үзэгдэн шилжиж бидэнд Хуйгогийн өнгөрсөн түүх харагдах ба
Хуйго, Ле Баскервилл. Тэр бол агуу рок, эзэнт гүрний 7 том гэр бүлийн нэг болох төмөр цуст Баскервилл гэр бүлийн тэргүү. Тэрээр зэлдгүүдийн хилийн бүсээс холдуулан хөөж чадсан төдийгүй 100 мансыг устгасан эзэнт гүрний хамгийн хүчирхэг сэлмийн гигэнт юм. Нэг л шийдвэр гаргууд бодлоо хизээж өөрчилдөггүй бөгөөд төмөв шиг хатуу чанга хэрцгий нэгэн гэдгээрээ алдартай. Гэвч яг одоо Хуйгогийн сэтгэл хөдлөл маш хүчтэй хэлбэлзэж эхлэв. Хуйго тэр царай Помериан авааха аянд төс тас аимшигтай байна гэж уйлахад Хуйго Пенезопе гэж дуудахад Помериан "Ваа, авааха сахал аимшигтай байна" гэж чангаар уйлав. Викир "Аава, гуй тайвшир" гэж хэлээд "Би энэ хүүхдийг өөрөө зараад хийлэхээр авчирсан юм. Анх улаануудыг нь хараад манай гэр бүлийн хүн байна гэж бодсон боловч шалгаж үзсний эцэст хилийн бүсдэх нэгэн овгийн хүүхэд байж таарсан. Түүнийг Баскервилл гэр бүлийн гишүүн биш гэж би бодож байна" гэж тайлбарлав. Хуйго "Тийм ээ, би хэсэг хугацаанд андуусан бол л дээ. Хэрв Пенезопе амьд байсан бол ийм залуухан байх учиргүй. Би ядарч байна. Тиймээс одоо буцъя" гэж хэлв. Викир "Аюудгүй сайн буцаарай" гэж хэлээд Сэлмийн мастрын сүнсийг эзэмссэн Хуйго хүртэл ингэтлээ цочирдож сандарна гэж бодохоор ямар нэгэн зүйл нуугдж байгааг би мэдэж байсан юм гэж бодов. Хуйго "Хүүмэнд маргаашийн их хүлээн авалтанд хүрэлцэн ирээрэй" гэж хэлв. Викир их хүлээн авалт гэдэг нь түүний хамгийн ойрын цөөн хэдэн залгамжлагчид сугалдаг оройн зоогийг хэлж байгаа хэрэг. Тэрхүү хүлээн авалтанд оролцох нь Баскервиллийн бүх гишүүдийн туйлын мөрөөдөл байдаг гэж бодоод "Маргааш орой уулзцагаа яваа" гэж хэлв. Үзэгдэл шилжиж Викир газар шалан дээр хэвтэж байх ба. Халуун шүршүүрт орж зөөлөн орон дээр хэвтэх нь дэндүү хачирхартай санагдсан тул би унтаж чадсангүй. Баллаговгийн дайчидтай хамт 2 жил амьдарсны нөлөө юм болов уу? Миний бие хэсэг хугацаанд үүнд дасаж өгөхгүй бололтой. Тэгээд бодоход өнөөдөр Хуйгогийн гаргасан хариу үйлдэл үнэхээр санаанд оромгүй байсан шүү. Түүнд Помериан болон зүйлтийн талаар хэлэх үгүй юу гэдгээ. Би түүний саяхан гаргасан хариу үйлдэлээс болоод аль хэдийн шийдчихлээ. Маргаашийн их хүлээн авалтын дараа би Хуйгогийн доторхыг таньдаж үзэх хэрэгтэй. Помериан Хуйгог сүрүүлэх маш сайн хүзэр болж магадгүй юм. Юу ч тохиолдсон бай, Померианыг ямар нэгэн байдлаар хохирохгүй байх тал дээр би заавал анхаарах хэрэгтэй гэж бод. Тэр үчид өрөөнд асуурчин орж ирэх ба хутгаа суулгахад Викир эргэж ирээд ганц хоновч голоогүй байхад мэдээлэл үнэхээр хурдан тахдаг байх нэ гэж хэлв. Маш хурдан хөдлөн хутгийг нь өшгөлн гараа хоолойд нь тулгахад "Алуурчин хүлээгээрэй. Энэ зүгээр тоглоом байсан тоглоом" гэж сандарч хэлв. Викир "Чи байсан байх нэ" гэж хэлээд дараагийн удаа уулзах хүсэлтэд урдчилж тавьчаад орж ирж байгаарай. Санамсаргүйгээс чамайг авчихсан бол аягүй юм болох байлаа гэж хэлв. Венди "Чи дэрээ өөршихээ дүр эсгэж тавьчаад өөрөө шалан дээр унтдаг тэр хачин зуршлаа одоо болтол хаяагүй. Үхлээс эрвэж ивсэн атлаа огт өөрчлөгдөөгүй байх шив. Урт хугацаанд уулзсангүй шүү, Викир. Ван Баскервилл гэж мэдчлээ. Викир "Битгий дуу шуугаа тариад Венди" гэж хэлв. Венди "Юутэйч чи нарийн бичиг Паулог миний араас явуулсан байсан. Намайг тэр 10 тэрбум долларыг авахгүй гэдгийг мэдэж байсан уу гэж асуухад Викир хөрөнгөтнүүдийн баялгийг үсгэж итгэлийг нь олж авах. Тэгснээ эцэст нь тэр бүгдийг өрн таран хийж хаях. Шиний тэр чадварыг би бүгдийг нь тооцоолж байсан юм гэж хариулв. Венди "Юу гэсэн үг юм бэ? Дэндүү бүдүүлэг байна шүү. Би санхүүгийн төлөвлөгчийн хувьд зөвхөн ажлынхаа шимтгэлийг л авдаг. Хэрв би байгаагүй бол Жуди чиний түүнд өгсөн 10 тэрбум алтыг аль хэдийн ардчих байсан" гэж хэлв. Викир "Тийм зүйл болохоос сэргийлж би түүнд хамгаалагчид томилж өгсөн шүү дээ" гэхэд Венди "Хамгаалагчид хизээш мөнгөний тал дээр тэгж тусалж чадахгүй." Викир "Тэр хамгаалагчид дунд санхүүгийн мэргэжилтэн ч бас байсан. Би түүнд саад болох хүмүүсийг шүүж байхыг тушаасан" гэж хэлв. Венди "Тэр хамгаалагчид надад огтхон ч саад болоогүй шүү дээ" гэж дайхан асуухад Викир "Учир нь би тэдэнд чамд ойртож болохгүй гэж тушаасан байсан юм" гэж хэлв. Венди "Би анхнаасаа л чиний алхан дээр бүжгэлж байд шүү дээ. Ядаргаатай новш вэ"
гэж амандаа өглөв. Викер: "Үүнээс илүү чухал зүйл нь миний шаардсан нөгөө мэдээлэл юу болсон бэ?" гэж асуув. Венди: "Би аваад ирсэн. Маа, энд байна" гэж хэлээд хүүхнийхөө завсраас гаргаж өгөв. 2 жилийн өмнөхтэй харьцуулахад чиний зан аран шин маш их өөрчлөгдөжээ. Викер: "Дараагийн удаа тайлангуудыг хавцанд хийж өгч байгаарай. Амсан ёсороо би чамайг уугуул иргэдтэй хийх худалдаа 8-нд оролцуулах болно" гэж хэлв. Венди: "Цаашид би чамайг даргаа гэж дуудаж байх хэрэгтэй бололтой. Энэ бол маргаашийн хүлээн авалтанд оролцох хүмүүсийн тухай мэдээлэл шүү" гэж хэлв. Викер: "Би том гавья байгуулж чадвал их хүлээн авалтад өргөдөх болно гэдгээ мэдэж байсан юм. Хуйгогийн талаарх мэдээллийг надад харах шаардлага байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс бас оролцох байх нэ." Викер: "Тэд гэр бүлийн дотоод арга хэмжээнүүдэд оролцдоггүй батлаа. Яагаад энэ удаагийнхад оролцож байгаа юм бол?" гэж асуув. Венди: "Үхлээс эргэж ирсэн Баскервилл овгийн залуу домгийн баатартай уулзах гэснийх биш гэж үү? Тэд чамайг өөрсдийнхөө удирдал цэргийн бүлэмдээ авахыг хүсэж байгаа биз?" гэж хэлв. Викер: "Маргааш нилээд ядаргаатай өдөр болох нь дээ" гэж бодоод. "Тэгэхээр Осирис ч бас оролцох нэ. Багасаад Хуйгогийн яг хуулбар нь болж өсөж байгаа ууган хүү. Түүний сэжмийн нурсаг аль хэдийн 7 гүнгийн түвшинд хүрсэн. Түүнчлэн түүнийг удахгүй сэлмийн мастрын түвшинд хүрнэ гэж үнэлж байгаа. Дахин төрхөөс өмнө би Осирисийг алсаас хэд хэдэн удаа харж байсан. Тэр бол өөрийн төрсөн дүү нараа байтугай доод албан тушаалтнуудтайгаа ч мэндэлдэггүй. Хүйтэн хүндий, хаалттай хүн гэж бодож байтал." Венди: "Тэргүүн болон 7 гүнгээс тооцвол тэр Баскервилл овгийн дотроо хамгийн хүчирхэн тийм үү? Эсвэл чи илүү хүчирхэг юм уу?" гэж асуув. Викер: "Бидний байлдааны чадварыг тандах гэж оролдох хэрэггүй шүү Венди" гэж анхааруулад. "Энэ хүн бол түүнийг хаалттай бэлтгэл хийж байгаа гэж сонссон юм байна. Гэтэл их хүлээн авалтад оролцохоор буцаж ирж байгаа хэрэггүй. Сетле Баскервилл гэж бодов. Ахтайгаа харьцуулахад түүний сэлмийн урлагийн авьяас нь дутмаг бөгөөд багасаа нилээд сул дорой байсан. Түүний зан араншин бусад Баскервиллийн шиг биш, маш зөөжин бөгөөд ээлдэг. Бага байхад нь Хуйго түүнийг сул дорой гэж хавчин дадуурхдаг байсан. Хог шаа шиг үхэж байсан анж нохтын араас ганцхан тэр л нулимс унгаж ашуутсан юм. Тэр бол Баскервилл гэр бүл дундаас миний хүндэлдэг цорын ганц хүн. Энэ цаг үед түүнтэй уулзаж чадна гэж бодсонгүй шүү гэж бодов. Викер: "Дараагийнх нь бич бодоод харахад энэ бас л санаанд оронгүй нэр байна да" гэж хэлв. Венди: "Би тэдний шалгах гэж чадхаараа хичээсэн. Гэтэл чи яагаад зүгээр л гүйлгэж уншаад өнгөрчиж байгаа юм бэ?" гэж асуухад. Викер: "Учир нь би энэ хүмүүсийг маш сайн мэднэ. Маргаашийн их хүлээн авалт дээр маш олон сонирхолтой зүйлс болох нь дээ" гэж бодов. Үүнтэй шилжиж маргааш нь Викер оройн зоогонд ирсэн байхва. Викер гэр бүлийн тэргүүний тушаалын дагуу би агуу хүлээн авалтанд ирлээ. Намайг өрсөнд баярлалаа гэж хэлв. Хуйго: "Хүрээ дээр суудалтаа суу миний хүү" гэж хэлв. Тэд хоолоо идэж байхва Бостон "Энэ мах хэтэрхий болцсон юм биш үү?" гэж асуухад Хуйго: "Хоол таалагдахгүй байна уу?" гэж асуухад Бостон "Баруун талын 5 дээрх махыг хэлж байсан юм" гэж хэлэхэд. Мастиф бүлийн удирдагч Гэрет: "Дани Ле Баскервилл чамд асуудал байна уу?" гэж асуухад Бостон "Үгүй ээ, би зүгээр л таны мах хэтэрхий түүхий харагдаж байгааг дурдж байсан юм" гэж хэлэхэд. Даниэл: "Миний хайртай зэхүү, махыг түүхийгээр нь идэх нь хэрцгий хэрэг. Би чиний хайр татван занг хүлээн зөвшөөрч байгаа ч Викер бол миний ч гэсэн зэхүү. Авгын хувьд би зэхүүгээ зөв замаар алхаасаа гэж хүсэж байна" гэж хэлэхэд. Бостон: "Түүнийг мастиф бүлэгт оруулах нь зөв гэж юу?" гэж асуухад Даниэл: "Түүнийг удаан тэнэг питбул бүлэгт илсүүлснээс хамаагүй дээр" гэж маргалдахва. Викер: "Намайг өөртөө авах гэж энд ирсэн юм байна. Баскервиллийг төлөөлөх 7 бүлгийн нэг. Питбул болон мастиф бүлгээс ирсэн санал. Хэрв би дахин төрхөөсөө өмнөх үе байсан бол миний амжилтыг баталгаажуулсан гайхалтай санал учраас буртай байх байсан ч одоо бол. Би тэднийг зүгээр л Ирлис ноход гэж харж байна" хэмээн бодов. Берримор: "Гэр бүлийн тэргүүний сэтгэл санаа сайхан байгаа болжтэй. Түүний үргэлж дуугүй хүйтэн хөндий байдаг дүүнар нь одоо залуу эзэнд хайр халамж үзүүлж байна" гэж хэлв. Викер: "Ахлах даамал дандаа бүх зүйлийг эергээр тайлбарлах юм. Хуйго: "Дүү нарынхаа хэрэлдэхийг хараад зугаатай байна" гэж бодов. Бостон болон Даниэл нар: "За зэхүү минь, чи сүүлийн 2 жилийг Лерүүж энд Зенуар ууланд өнгөрөөсөн үү? Чи хэдэн зэрлэгүүд болон мангасуудыг ассан бэ? Ойд тохиолдсон явдлаа авгатаалаа хуваалцаж болох уу?"
Миний хайртай зэхүү, аюултай ойд цагийг хэрхэн өнгөрөөснийг мэдхийг хүсэж байна. Бас зэхүүгийнхээ өсөвт хөгжилтийг сонирхож байна гэж асуухад. Хүйгөө. Ихсээд түүнийг хоолоо идэхий зөвшөөр. Түүнийг хитрхи их битгий шалгаа гэж хэлв. Даниэл. Аха, та сонирхгүй байна уу? Би сонирч зангаа төвчиж чадлагүй, нааша яарна ирлээ гэж хэлэхэд. Хүйгөө чимээгүй. Намайг нэг хэлсэн үгээ давтах дургүй гэдгийг та хоёулаа сайн мэдж байгаа байлгүй гэж хэлв. Бостон намайг уучлаарай гэж хэлв. Даниэл юм хэлсэнгүй. Викер, миний оловт амжилтыг батлах тийм ч хэцүү биш гэж хэлээд. Хүйгөө, миний хүү, чи нилээд хол зам туулжээ. Чи бэлтгэлийн танхим зочлууд ядарчихгүй үз гэж асуухад, Викер, зүгээр даава. Ур чадварыг хаанч хизээж харуулж болно. Хүний өдөр тутмын амьдрал бол бэлтгэлийн үргэлжлэл биш гэж юу? Бостон, аавгын дарс хитрхи хүүтэн байна. Даниэл, аавгын стейк бар зэрэг дутуу ус юм шиг байна гэж хэлээд хуруугаараа ширээнд хүрээд. Манай ашиглан махыг болгож дарсыг бүлээсгэв. Бостон, Даниэл хоёр. Ер нь хүн 33 настайдаа тэр шатанд хүрдэг. Атал 17 настайдаа дунд шатны градуаторт хүрснийг бодоход аха, та бахархах хэрэгтэй. Эдгээр бүх техникийг эзэмшсэн хүүтэй байна гэдэг хэмээн магтав. Викер, үүнээс гадна энэ хачирхалтай юм. 2 жилийн өмнө би мадамтай тулалдахдаа өөрийгөө дунд шатны градуатор гэдгийг харуулсан гэж бодсон ч хинч мэдээгүй байх гэж. Эдгээр залуус миний ур чадварыг мэдэж байх ёстой байсан. Тэгвэл тэд яагаад үүнийг илтгэхгүй юм бэ гэж дайхав. Осирис, Зэ Баскервилл, чи шаргуу ажиллаж дүүмэн. Сайн байна. Ингээд үргэлжлүүлээд бай гэж хэлв. Викер, баярлалаа хаа гэж хэлв. Осирис, намайг сайшаа уудаа. Одоогийн Баскервиллийн гэр бүлийн залгамжлах дарааллын эхэнд байгаа Хүйгөөтэй хамгийн их адилхан тэр хүн намайг магтаж байна уу? Тэр намайг үнэлж байгаа юм болов уу гэж бодов. Сит, Зэ Баскервилл. Том ахын дүүгээ магтахыг харах гайхалтай юм. Осирис хэн нэгнийг сайшаахыг тэр тусмаа ингэж ихэн далангүй инээмсэглэхийг би анх удаа харж байна гэж хэлв. Сит Викерт хандан чамд бас ах Осирис шиг хийгүү царай байгаа тийм үү? Та магадгүй намайг танихгүй байгаа юм биш үү гэж асуухад Викер, би сайн мэдэж байна ах Сит гэж хариулж. Сит намайг мэдэж байгаад би баяртай байна. Би сул дорой биетэй болохоор эмнэлгийн жигүүр эсвэл тусгаарлах бэлтгэлийн танхимд байдаг. Миний бэлтгэлийн танхим чамайг дэд консулаар ажилладаг андердогтой маш ойрхон. Ойд өнгөрүүлсэн туршлагын чин талаар сурвцахаар чам дээр зочлохоор төлөвлөж байна гэж хэлв. Викер, түүний Баскервиллийнхээс өөр гэрэлтсэн зан чанар нь өөрчлөгдөөгүй байна. Унфтын үеэр би Сетийн удирдлага дор алба хааж байсан тул бид хамт байх мөчүүд байсан. Тулавдааны үүмэн самуун дунд тэрээр унсан анч нохтыг тайтгаруулдаг цорын ганц хүн байсан бөгөөд тулааны талбараар цуснд будирдан тэнүүжилж байсан намайг хүртэл тайтгаруулж байсан. Намайг буруугаар гүтвэгдсэн байхад ч тэр миний талд зогсож эцсийг нь хүртэл намайг хамгаалсан гэж бодов. Сет, би чиний халамжинд байх болно Викер гэж хэлв. Викер, тэр бол миний энэ хүлээн авалт дээр харахыг хүссэн цорын ганц хүн байсан. Дэвч түрүүнээс хойш үнэвтэж байсан энэ жигшүүртэй өмхий үнэр. Сүрлийн үеэр тэнд байсан зөвхөн миний л мэдэх энэ аимшигт өмхий үнэр. Чөтгөрүүдийн өмхий үнэр. Бидний дунд чөтгөр нуугдж байна. Энэ жигшүүртэй өмхий үнэрийн их усүр хаана байна гэж бодон төвлөрөн хайж үзэхэд. Сет, чамд хэрэгтэй зүйл байна уу гэж асуух ба өмхий үнэр Сетээс гарч байв. Ийхүү энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Parfmine ийхүү дуусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.